Өө, энэ утас яага гацаад байна. iPhone 17 гарсан сургаар таны утас удаашраад, доголдоод нэг л болж өгөхгүй байна уу? Энэ санамсаргуу тохиолдол уу? Эсвэл Apple брендийн бодлого уу? Аль нь ч байсан гэсэн толгойтой бүхэн iPhone утсанд шуурч байна. Тэгвэл энэ удаагийн дугаараар технологийн акулууд болох Apple болон Samsung-ийн талаарх нэгэн маргааныг ярьж өгье. 2000-ад оны дунд үед Apple анхны iPhone-оо бүтээж байхдаа дэлгэц, санахой, процессор зэрэг гол бүтээгдэхүүн хэсгүүдийг үйлдвэрлэх найдвартай түнш хайж байв. Ингээд тэд Samsung-ыг хамгийн тохиромжтой сонголт гэж үзжээ. Тухайн үед Samsung электроникийн салбарт хүчирхэг үйлдвэрлэгч байсан тул Apple-ийн A серийн анхны чипүүдийг үйлдвэрлэх гэрээ байгуулсан байна. Apple-ийн инженерүүд чипийн загварыг гаргаж Samsung үйлдвэрлэдэг байв. Steve Jobs ч тэдэнд бүрэн итгэж байсан учраас iPhone-ы туршилтын загваруудыг хамгийн түрүүнд үзэх эрхийг Samsung-ийн мэргэжилтнүүдэд өгжээ. Apple компани энэ захиалгын тусламжтай Samsung ч санхүүгийн хувьд улам хүчирхэг болов. Гэвч энэ хамтын ажиллагаа удалгүй өрсөлдөөн рүү шилжэв. Apple-тэй хамтран ажиллаж байх хугацаанд Samsung өрсөлдөгчийн судалгаа буюу технологийн тагнуул хийж байж. Зөвхөн эд ангиар тогтохгүй загвар, хэрэглэгчийн интерфейс, техник хангамжийн уялдаа гээд брендинг философиг бүгдлээр нь судалжээ. Тун удалгүйтэд өөрсдийн үндсэн төлөвлөгөөгөө боловсруулж хамтран ажиллагч түншээс технологийн ангууч болж хуурсан юм. Ингээд 2010 оны 6 дугаар сард Samsung Galaxy S-ийг танилцууллаа. Харин үүнд дугуй болонтой тэгш өнцөгт хэлбэр, аппликейшны дүрсний торон байрлал, Swipe to Unlock буюу гулсуулж нээх хөдөлгөөн гэх мэт танил зүйлс олон байлаа. Steve Jobs хариуд нь хараа яасан бол Асуудал хурцдаж Apple Samsung хоёрын дайн албан ёсоор эхлэв. 2011 онд Apple компани Samsung-ийн эсрэг урд хожид харагдаж байгаагүй том хэмжээний шүүхийн нэхэмжлэл гаргалаа. Үүндээ iPhone-ы загвар, өнгө төрх, мэдрэгч системийг хулбарлсан гэж дурджээ. Тэд Америкийн нэгдсэн улс, Европ, Аз твдэх шүүхүүдэд нэгэн зэрэг гомдол гаргасан байна. энэ бол зөвхөн мөнгөний төлөөх бус нэр хүндийн төлөөх дайн байлаа. Шүүхийн танхимд Apple компани Samsung-ийн дотоод баримтуудыг дэлгэн үзүүлсэн нь анхаарал татаж байв. Инженерүүдээ iPhone-тэй төстэй бүтээгдэхүүн гаргахаар зааварчилж байсан баримтуудыг харуулсан бөгөөд хоёр компани бүтээгдэхүүнийг хооронд нь харьцуулсан нотолгоо хүртэл дэлгэгдсэн байв. Ингээд 2012 онд болсон анхны шүүхийн шийдвэр асар их шуугиан тарьлаа. Америкийн нэгдсэн улсын шүүх Apple-ийн талд шийдвэр гаргаж Samsung-ыг $1 тэрбум нөхөн төлбөр төлөх шийдвэр гаргасан юм. Гэхдээ тухайн үед өөр нэгэн зүйл өрнөж байв. Шүүхэд ялагдсан ч Samsung зах зээлд эзлэх хувиа ахиулж байв. Мөн Galaxy цуврал асар хурдан хэрэглэгчдэд танил болж байсны учир нь үнэн хэмт үйлдэл хурдан, сурталчилгаа сайн байсных. Удалгүй Samsung компани Android утасны номер 1 үйлдвэрлэгч болсон юм. Apple эхний тулаанд ялсан ч дайнд ялагдаж байлаа. Давж заалах шат, шүүхээр дахин хэлэлцэх гэх мэтээр энэхүү шүүхийн маргаан 7 жил үргэлжилжээ. Эцэст нь 2010 онд хоёр компани нууц тохиролцоонд хүрч маргаанаа хаасан байна. $1 тэрбум үнэтэй энэхүү сургамжаас та бизнесийн ертөнцид хинт ч итгэж болохгүйг ойлгож авсан байх гэж найдаж байна. Өнөөдрийн түнш маргаашийн өрсөлдөгч болж чаддаг. Бизнесийн санаагаа та хэн нэгэнд алдчихсан гашуун түүх бий юу?